засгийн газрын шин сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа энэхүү бүтээн байгуулалтын нээлтийн түүхэн гэрч болж байгаа эрхэм та бүхэндээ талархал илэрхийлье. Ерөөд ингээд бид сайн өнөөдрийн гарын нэгэн сүр цацалтай сүдэн байж ирхэн та бүхэндээ өргөн баярлаа. Хүлээн авах. Амгалан дулаан цахилгаан станцын өргөтгөл ингээд төлөвсөн хугацаанаас 4 сарын өмнө ажилтнаар орж байгаа талархал илэрхийлье. Манай улсын дулааны станцуудын насжилт 61 жил болсон. Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний насжилт 33-аас 63 жил болж ойролцоогоор 50 орчим хувийн ашиглалтын хугацаа бүрэн дууссан. Одоо бид нар нийслэл Улаанбаатар хотын дэд үтцийн реформыг бүтэн шинжлэх ёстой. Бид богдуул тойрсон том хэмжээний дэд үтцийг замыг нь чих ёстой, дэд үтцийг нь чих ёстой. Энэ дээрээ бид нар газар олголт хийх ёстой. Энийг засгийн газар, нийслэл Улаанбаатар хот хамтдаа зохион байгуулах. Та бүхэнтэйгээ эпизодын ардчин зогсоод энийг хий гэж би бодлоо юм. Тэргүй гэнэ гараад эрчим хүчний салбарын хандаага би урталт нь явж байгаад энэ том галыг хамт буудуулахад бэлэн байгаа шүү. Тийм учраас бид нар эрчим хүчнийхээ салбарын эрчийг өргөжлүүлж, болохгүй байгаа зүйлээ ард түмэндээ үнээр нь ойлгуулж, болж байгаа зүйлээ болж байгаагаар нь, болохгүй байгаа зүйлээ болохгүй байгаагаар нь хэлж, эрчим хүчний салбарынхаа боомыг одоо тайлцсан. Бид бомбынхаа боомыг тайлж чадсан. Одоо эрчим хүчнийхээ боомыг тайлж чадвал энэ хөгжлийн боомыг тайлж чадна. Өнөөдөр бол бас олон жилийн хугацаанд яригдсан төслүүдээс 4 сарын өмнө эрчим хүчний нэг том төсөл ашиглалтанд орно гэдэг бол энэ бол эрчим хүчний сэргэлтийн эхлэл зэг гэж би харж байна. Бүгдэнд амжилт хүсье баярлалаа. Амгалан дулааны станц нь 2015 онд 300-та 348 мегаваттын хүчин чадалтайгаар үүсгэн байгуулагдаж энэ цаг хугацаанд хойш амгалан дулааны станц жил бүр үйлдвэрлэлийн хүчин чадлууд нэмэгдэн өртөгсөөр суурьжсан хүчин чадлаа бүрэн авч ажилласан. Хэрэглээ бас жилээс жилд нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор амгалан дулааны станц 2015 онд 123 мянган гкал үйлдвэрлэж байсан бол өнөөдөр 2023 оны төгсгөлөхэд сая 23 мянган гкал булан үйлдвэрлэсэн байна. Монгол улсын засгийн газрын шин сэргэлтийн бодлого, эрчим хүчний сэргэлтийн хүрээнд хийгдсэн томоохон ажил. Энэ ажлыг бол Бүгд найрамдах Хятад улсын Хунан индустриал компани 16 сарын хугацаанд дэлгүүр гардуулах гэрээтэйгээр амжилттай хийж гэж хүссэн. Тэгээ нийт төсөв төртөг бол 65.6 тэрбум төгрөгийн өртөгтэй. За үүний 25% буюу 16.4 тэрбум төгрөгийг бол амгалан дулааны станц өөрсдийн хөрөнгөөр за 75% буюу 49.2 тэрбум төгрөгийг Монгол Улсын хөгжлийн банкны охин компани болох DBM лизинг компаниас санхүүгийн түрээс байдлаар шийдвэрлэж санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Төслийн хүрээнд ямар нэгэн байдлаар усал, аваар, ноцтой гэмт саатал учруулахгүй ажилласан. За энэ төслийн хүрээнд амгалан дулааны станцыг 116 мегаваттын 100-аар өргөдөхөөс гадна 10,000 м3 ийм багтаамжтай нүүрсний бит байгуулах 28,000 м3-ийн одоо үндэсний сиалаас боон эсгэгчийн барилга байгууламж, хийм ус бэлтгэлийн өнгөт хэмжээ өргөдгөл, үзгүр усны 3 удаг, бутлуур гээд амгалан дулааны станцын өмнө тулгамдж байгаа олон чухал ажлууд зохицоор нь хийгдсэнийг тэмдэглэн хэлье. Амгалан станц бол 15 оноос өнөөдрийг хүртэл үнсээ бид нар өвлийн үйлрэлд налаах болон тестрлөө үнсээ зөөж хайдаг байсан. Ерхэд бол үнэгүй хайдаг байсан. За энэ асуудлыг бид нар 28,000 тонн үнс нөөцлөх сав барьснаар одоо өвөлдөө нөөцлөд зундаа энэ барилгын материал түүхийд бол нийлүүлж заах нөхцөл байдал хүрээд хүрж байгаа гэсэн үг. За үнс хадгалах сан ашиглалтанд олсноор үнс дэвлэлтэй холбоотой хүндрэлтэй асуудлууд шийдэгдэж байгаа. Нүүрсний агуулгах, үнсний силос за эдгээр бол бүгд байгаль цэрэг нөлөө багтаа технологи байгаа. Яагаад тэгэхээр битүүсаа болохоор
нүүрс тоосны хэмжээ ялгархгүй гэсэн үг. За үнсээ 99.99% шүүдэг хамгийн сүүлийн дэвшилтэт технологитой хүн байгаль орчин эрүүл ахуй талаас бол дэвшилтэт технологитой ийм зууг байгаа. Манай цехийн хэмжээнд бол хийгдсэн ажлууд гэвэл цахилгаан хэсэг дээр 2-ыг өөрчлөн 400 кВт-ийн 10.04 кВт-ийн хаалттай хуваарлах байгууламж иж бүрэн баригдаж дууссан байгаа. Технологи удирдлагын системийн программист хэсэг дээр болохоор зэрэг хойд системийн програм хангамжийг бүрэн ажилд оруулж шинээр суурилагдсан зуухны удирдлагын системийг хангаж ажиллахаар болж байгаа. За мөн дулааны янх хэмжүүр автоматикийн хэсгээр дулааны станцын үндсэн параметр бодлого даралт зарцуул температур зэрэг хэмжүүрүүдийг суйрлуулахаас гадна хийн анализаторын хэмжүүр мөн цахилгаан хаалтуудыг алсаас олон байран дээрээс удирдах олон төрлийн хэмжүүрүүдийг суйрлуулж тухайн зуухныхаа хэвийн найдвартай ажиллагааг хангахад бэлэн болсон. 8 вагон зэрэг хэсгэх вагон хэсгэх төхөөрөмжийн ажил за мөн 10,000 тонн нүүрс нөөцлөх нүүрсний талбай за АБ шугам дээр нүүрс ботлох анхдаж ботлоорыг суйрлуулсан байна. Энэ зүүн бүсд бол өнөөдрийн байдлаар техникийн нөхцөлөө авсан 73 гикалын хэрэглээ өнөөдөр хүлээгдэж байна. Энэ хэрэглээ бол хамгийн түрүүнд 2024-өөс 25 оны халаалтын үйлдвэрлэлд бол холбогдно. Манай энэ зуух нь ашиглалтанд орсноор өнөөдөр Улаанбаатарын хэмжээнд 12,000 айл өрх холбогдох боломжтой буюу 560,000 метр квадратыг халаах байгаамаа. За мөн энэ дээр нэмэхэд бас бид нар 40 халаалтын жижиг зуухыг бас зогсоож байгаль орчинд маш их утаа ялгуулдаг дутуу шаталт ихтэй ийм зуухнуудыг буулгах боломжийг бас бүрдүүлж байна. Энэ том төслийг одоо хийж гүйцэтгэхэд ашиглагчийн зүгээс хяналтаа тавьж инженерийн шийдэл, техникийн шийдлээ бас хэлж гаргаж хамтарч ажилласан нийт хамт олондоо ажлын амжилт эрүүл сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна.